Энэ төрөг зүгсэн та бүхэндээ 2023-аас 2024 оны хичээлийн бяцхан шавнар маань юу сурч мэдснээ танилцуулахад бэлэн болоод байна. Энэхүү баярын үед ажиллагааг нээж уг хэлнүү хэмээн Якомины Монгол цэцэрлэгийн 2 дугаар цагийн эрхлэгч Алтан сув таныг тайлснаа урьж байна. Сайн байцгаана уу? Бидний бяцхан хүүхдүүдийн тайлбар ололтод хүрэлцэн ирсэн нийт эцэгчүүдэд баярлалаа. Бие сэтгэл оюуны хүчтэй бие даасан иргэдэг бид бүтээхийг зорж байна. Бидний зорилготой хамтран гар харилцааг албалцаж хүүхдүүдтэй маань хамтдаа суралцаж аваа нийт эцэгчүүд та бүхэндээ талархал илэрхийлье. Энийг үгийн бүхэн сурагчдаа баярлалаа. Дорогие Вэлс. Үгийн бяцхан сурагчдаа баярлалаа. Дорогие Industry Baby. Найруулсан хөгжмийн багш Уран Бэлэн.
уншиж байдаг лээ. A3 бүлгийн бяцхан сурагчдаа баярлалаа. Дараагийн ая Гена Матер. сурагчдаа баярлалаа. Дараагийн Карибын нэгэн дэрвч. сурагчдаа баярлалаа. Энийг бүлгийн хазаан таштай угтаацгаая. Эцэгчүүдийн маань алга ташилт хайцсан бэ? Alta tashilт хайцсан бэ?
Сүүлийн ийм цөөхөн эцэг гэж үзсэн юм уу? Асар ташил сонсогдохгүй байна. Асар ташилтай суух тагаад байна да.
Яслаг мэдлэг хүнлэг бүхнийг Якамны бидэн зан Дээртэй Монгол хөөхд багшуудыг Тэхий авдаг үүдийнэ
маань дэмжиж өгөөрэй.
Эцэгчүүдийн алга ташилтыг сонсъё. Эцэгчүүд маань алга ташаад өгөөрэй. Якомын Монгол цэцэрлэгийн 20 дугаар салбарын бүжгийн багш Ген Шин цэцэг. Тайзнаа. Эй дур. Эцэгчүүд маань дэвгэн өгөөрэй. Everybody, but she really is the best. Little Sally Walker walking down the street. She didn't know what to do, so she jumped in front of me. Show me how you moving. Let it put you back into it. Do you think like it ain't nothing to it? She All you ladies pop, pop, pop like this. Shake your body, don't stop, don't miss. This is how we do it. Hold on. Эйний бүжгийн эцэгчүүд байна уу?
picture. How I'm on the floor, gotta love that. Дараагийн бидний гайхшруулсан аян бол A2 бүлэг.
Гурван бүлгийн бяцхан сурагчтай баярлалаа. Энд төгсөгчд болгондоо сургуулийн өмнөх боловсрол хичээлээ гэж ойлгодог. Тэндээр юу байдаг вэ гэхээр хүүхдүүдийн маань суралцж байгаа хугацаанд юу сурч мэдсэн тэр болгоно нь үнэн байдлаараа мэдээлэл байдаг юм аа. Үүнээр тулгуурлаа юу хэлэх гээд байна вэ гэвэл бяцхан хүүхдүүд маань ингээд цэцэрлэгээ төгсч байна. Бага сургуульд орно. 1-р ангид нь ороход сургуультай залхамж холбоо болох юм шүү. Тийм учраас та бүхэн маань сургуулийн боловсролын гэрчлэгийг нь заавал сургуулийн бага ангийн багшд нь өгөөрэй. Ингэснээр хүүхдийн маань онцлог юу сурч мэдсэн, ямар төвшмөр байгаа вэ гэдэг нь бүгд тодорхой бичээстэй байгаа учраас энэ маань хүүхдийн маань гүр болж өгч байгаамаа. Баярлалаа та бүхэндээ.